Энэ сургалтанд хүмүүс орж өөрийгөө өөрчилж нөгөө амьдрал нь өөр болоод гэр орныхон хүртэл өөрчлөгддөг. Хүний хандлага хүртэл өөр болчихж байгаа. Энэ сургалтанд явснаас хойш ингээл хүмүүс харьцахдаа нөгөө надтай огт харьцдаггүй бүр гадаад байгаа хүмүүс л уцаар яриад тэгэл та маань яаж ин би сайн өнгөтэй таньдаа би мөнгө явуулъя гэж байгаа байхгүй юу? Яг уу их чинь болж л юм тонк гэл явуулаад байгаа байхгүй юу? Тэгэл гэнти огцсон орлого өссөн. Тэгээ үнэхээр бас бахархмаар. Үнэхээр юмныхаа учрыг олоод ирэхээр айгүй сайхан болдог юм байна. Тэгээ ийм байдаг гэдэгт би бол бас тухайн үед итгэдэггүйс одоо бол итгэх нь байтга хүмүүс сурталчилж хэлмээр санагдаад тэгээд зөндөө хэрэгтэй болов гэсэн хүмүүстэй хэлж байгаа хүн болгонд хэлэхээр мангар хог гэж хийж магадгүй. Зүдсэн жавц нэмээд онгосоод байна гэж хийж магадгүй гэж одоо хэрэгтэй болов гэсэн хүмүүстэй хэлсэн. Одоо тэгээд үнэхээр тэд нар ойлгосон бол сургалтанд орох бах. Танаас нэг зүйл асууя. Та нууц шүүл ямар үйл явдлыг өөрчлөө? Хэний өөрчлөө? За би чи одоо нөгөө жоохон хүүхэд байхдаа тохиолдсон үйл явдлуудаа уучлсан. Надад тохиолж исэн янз бүрийн олон үйл явдлууд байсан. Тэрийг бүгдийг уучлсан. Дараа нь одоо өөртөө насан туршдаа хүн чинь 60 хэдэн жил бараг 70 шахуу наслахтаа өчнөө олон учрал тохиолдсон байдаг. Зарим хүмүүстэй муудалсан, зарим хүмүүстэй одоо нөгөө одоо сонзон цаашаа ер нь бол дургу болсон энэ тэр хүмүүсийг уучлаад ирэхээр ажил үүсвэтэй. Тэгээ тэр хүмүүсийг одоо би бараг 10 түүнийг уучлалцсан. Одоо надад бол уучлах хүн бараг үлдээгүй байж магадгүй. Гэхдээ бас байгаа хаа. Өөрийгөө ямар бүгдийг мэдэх ш. Тэгээд байгаараа дөрвөл би уучлах аргаа олцсон. Багшаараа заалгасан. Тэгээд уучлаад байгаа. Өнөөдөр л ихэд жишээ та өнөөдөр их би зээ охноо уучлсан. Өөр бас нөгөө юу яасан. Зээ охноо уучлаад ээжигээ уучлаад тэгээ юм хоёр уучлал хийсэн. Тэгэл ээждээ би гомдоогүй л гэж бодож байсан. Гэтэл би бас гомдсон л байсан. Хүн ер нь тэгээд нөгөө би хүмүүс ээж аавдаа гомдсон хэрэг гайхдаг байхгүй юу? За энэ худлаа ярьж байгаа. Хүн яхаар ээж аавдаа гомддгийг гэж боддог байсан. Гэтэл хүн ч янз бүрийн байдлаар бүр нялх гисэндээ ахтаа урт баг гомддог юм байна да гэж одоо ойлгож байна. Тэгэхээр үнэхээр юу юм бэ? Энэ сургалт гайхамшигтай. Тэгээ энэ сургалтаас гадна өчнөө олон хүмүүс сургалт явуулж л байгаа. Энэ яах гэж байгаагүй л энэ орчин тойрныг цэвэрлж бомбын иргэний одоо жинхэнэ зорилгыг биелүүлэх гэж байгаа. Би бодоод тэгээ энд олон хүмүүс оролцосоо гэж бодож уриалж би өөрөө бас энэ айгу зүтгэлтэй явж байгаа. Чадвал дараа нь хөөгч багш болж магадгүй. гэж бодож байна. За ингэ батаагчтай маш их баярлж байна. Тэгээ бус олон багш нар ч гэсэн би баярлж байна. ертөнцийг өөрчлөхөө явж байгаа. Энэ муухай үйл явдлуудыг сайхан болгох гэж байгаа хүмүүст талархж байна, баярлж байна. Баярлалаа, талархлаа, гялалаа. Та аавыгаа уучлсан түүхийг яа ярих вэ? Оо маццсан. Тэг би нөгөө юу яасан? Аавыгаа уучлсан. Би дандаа нөгөө аавын иш охин байсан, айлын ганцхан охин. Манай аав бол намайг газар төрөхгүй өсгсөн. Юунд ч хүрдэггүй, юу ч хийлэгдэггүй, үргэлж хайрлж, инхрийж, эрхлүүлж байсан учраас би юу яасан? Дараа нь аавгаа өнгөрсний дараа юм л бол би нөгөө аав маань байсан бол гэж боддог байсан. Аав маань байсан бол би энэс илүү их мэрэгжил эзэмшгөөс аав маань байсан бол хүмүүс надад сайн хандах байсан, аав маань байсан бол гэж дандаа боддог байсан. Тэр маань гэсэн чинь бас нөгөө юу байсан? Би бас буруу зүйлийг бодож явснаа дараа нь ойлгоод тэгээд ярилцлагын дараа бол аавгаа уучлаад тэгсэн чинь улам их тэр орлого ашиглагдсан байхгүй юу? Тий. Тэрний дараа нөхрөө уучлсан тийм үү? Тий. Нөхрөөг уучлахаас өмнө та яг ямар нөхрөө уучлахаас өмнө нөхрөө уучлахаас өмнө бол би одоо дандаа л буруугаараа ойлгоод хүртэг муу байсан. Харилцаа бол муу. Тэгэл заримдаа дандаа юм л бол би чинь бас дээрлэхгүй л дээ. Хүний ганц зөвхөн болохоор хөрхийг дандаа л дээрлэгчдэг ч цагт өөрийнхөө дураараа ойлгох зүтгэдэг байсан. Тэгээ уучлсан чи харин сайхан болоод би өөрөө харин айгүй их буруутай юм байна гэж ойлгож аваад тэгээ одоо гимшиж бас тэрийгэ засах гэж бас өөрийнхөө амьдралыг сайжруулах гэж зүтгэж байгаа. Одоо тэгээ танаа хөвшин бодогдож гин үү? Бодогдох нь одоо гайг болцсон. Дандаа уйлдаг байсан. Харамсаад уйлаад идэгсэн. Одоо бол тэгж үргэлж уйлж мөйлж харамсгаа болсон. Яг нь ер нь бол хороогийн жамдаа гэж бодоод тэгэл явдаг болсон. Тэг санаа маш тайван болсон. Тэгээ дуу сонсоход уйлдаг байсан. Тэгээ одоо бол тэгж юм л ойлгох бол байхгүй. Яг хаяа нэг зарим зүйл дээр жоохон нулимс цангах үе байдаг. Тэр нөгөө нэг аав ээжийн дуу мэслэл хийсэн шүү дээ. Тийм дуу мэслэл хийсэн. Тэр дуу мэслэл дээр уйлсан. Ерөөсөө уйлаагүй. Нэгэн дээр нь ч уйлаагүй. Тэгвэл их аз жаргалтай. Нэг дээр нь уйлаагүй. Зүч нэгдсэн шүү дээ. Тийм нэгэн дээр нь ч би уйлаагүй.
Хүмүүс айгүй хуйлаагт би нэг ч хуйлаагүй. Өмнө нь бол уйлдаг ус ерөөсөө хуйлаагүй. Уйлаагүй харин ч улам гоё юмнууд л надад санаанд орж ирсэн. Дандаа сайхан байсан үеийнхаа дурсамжуудыг бодоод гоё тэгсэн. Чих тусам болом нөгөө аав ээжигээ хайрлаж. Тэг хайрлаж улам гоё аз жаргалтай тийм. Тэг бас хүүхдүүдэд ингэж яваасаа гэж дандаа бодож залбирч тийм ээ. За. Таны хувьд тэгвэл одоо эцсийн байдлаар дүгнэж хэлэхэд коуч уулзалт ер нь яг ямар үр дүнтэй юм бэ? Коуч уулзалт үнэхээр үр дүнтэй. Яг тухайн үед нөгөө хүмүүс нөгөө бас боломж олцоосоо одоо мөнгө төгрөнд нь их юм уу бага юм уу энэ гэж ярьдаг тий. Гэхдээ тэр бол тэрнээсээ илүү их ашиг олдог. Би бол мөнгө олох гэж юусоо бодож ороогүй. Зүгээр л өөрөө энэ яадгүй сайжруулъя гэдээ орсон чинь өөрөө дайндаа мөнгө усаад ороод ирсэн. Тэгэхээр тийм боломж байдсан байд. Мөнгө зориогүй ч гэсэн бас тэр аавыгаа ээжигээ уучлаад ирэхээр хүний амьдрал бол шал эрс өөр болж орлого ашиг ихсдэг, сансан сэтгэл бүтдэг. Ер нь бол зөв зам авдаг юм байна л гэж би ойлгоол. Тэгэл энэ хичээлээ дуусаа багштайгаа өнөөдөр уулзалт хийгээд өөртөө байгаа бэрхшээл болгоно тоочоод тэгээ тэр болгоно арилгаад авах чадвартай болж байна. Тэрэндээ маш их баярлж байна. За. Тийм арга барилтай болсон та баярлж байна. За баярлалаа. Баярлалаа гэж. Цэрэндөлмөгч анх манай сургалтанд орох ирэхдээ ямар зорилготой орж ирв одоо 4 удаагийн коуч уулзалтыг хийжсэн шүү дээ тийм ээ. Тийм. За. Би нөгөө анх сургалтанд орохдоо бол байсан л да. Талтай ярьдаг нөгөө сургалтыг анх хараад талтай одоо яаж ярьдаг юм болоо гэдэг. Уг нь урд нь би нэг хальт сонсонгуудаа нэг тойл худалж авсан байхгүй юу. Тэг өөрөө нэг жоохон ингэдэг нөгөө талентаа хараад өглөө нэг сайн уу маань үгээ тэгээд ганц нэг тэгж ярих юм болов гэж одоо сайн уу маань үгээ тэгээ гардаг байхгүй юу. Баяртай толимн малмын хайртай шүү. Тэгээд толтойгоо өөрөө толиндоо өөрөө нэг хүн болгож байгаа юм шиг яриад. Тэгээд байжснаа гинт нөгөө талтай ярих сургалтанд би тэгээд тэр үед нь бас нэг нөхөр мөхрөө асраад над жоохон зам муутаа тэгээд нэг шинэ тойл авчаад байгаад байсан. Тэрийг хүүхдүүд ч өгөхгүй нуучаад тэгээ байжсэн чинь нэг талтай ярих сургалт зарлагдаад тэгээд талтай ярих сургалт нөгөө толио аваад орсон. Тэгээд талтай яриад эхэлсэн. Тэгээд талтай яриад эхэлсэн чинь ер нь бол нэг тийм жоохон ажил амьдралд өөрчлөлт гараад ер нь бол нэг сэтгэл санаа сайжраад айтайхан болоод ирсэн. Тэгжэл дахиад нэг дараа нь бас юу яагаад уулзалт авъя гэд. Тэгээ багштайгаа уулзсан байхгүй юу. Тэгээ уулзалт авснаас хойш эхний уулзалт аваад тэгэл эхнийхээ нөгөө нэг юугаа тайлангуут л ерөөсөө ажил үүс бүтээд нэг сэтгэл санаа өөдрөг болоод би ер нь их гоё инээж чадахгүй байгаа би өөрөө мэдээд ирсэн. Урд нэгэд би хуучин бол маш их инээдэг. Хүн болго маань нөхөртөл намайг дандаа л ярцганд явах юм гээл тэгдэг байсан. Хүн болго намайг өстой гоё нүур дүүр мишэлтэй зэтэгээд зарим үед нөхөөрөө зарим үед нөө яшка яшиг гээл тэгдэг байсан. Тэгсэн өөрөө ч би өөрөө тэргээ мэдээд нэг гоё инех гэхээр ерөөсөө нэг сайхан инээд цаанаас гарахгүйсэн. Тэгээд уулзалт авснаас хойш ер нь инээд нэг арай өөр гоё болоод чил сэтгэлээсээ гоё нээдэг болоод ирсэн л дээ. Ер нь бол юм айгүй гоё засраа. Тэгээ хоёр уулзаад гурав дахь уулзаад ирсэн чинь ерөөсөө надад учиргүй би ер нь мөнгө төгрөний тухай бодоагүй. Зүгээр л ярилцсан багштайгаа ярилцаал. Тэгэл өөрөө би сэтгэлээ гоё болчлаа гэж бодоол. Тэгэл зорилго морилгоо биелүүлж ийн гэж бодоо явж итэл гинт ерөөсөө орлогын үүд нэгтсэн юм шиг болсон. Тэгэл яг наадмын өмнө ерөөсөө ингэ санаанд ороогүй хүмүүс надад байж байгаа 100,000 200,000 явуулаад сайн байна уу гэж яриад утсан ч хүнийг тонк гэж мөнгө явуулаад болохойлсон. Тэгээд саяхнаас ерөөсөө ингэ суглаа монглаа юм хүм ингээл яхаар юм болгонд нэг азтай юм хүм хожоол нэг арай л аз одтой болоод ирсэн. Тэгээ одоо ингэ багштайгаа уулзсанаас хойш бол үнэхээр миний амьдрал өөрчлөгдөөд сэтгэл санаа өөр болоод тэг өөрийнхөө төлөөс авах санаа сайн болсон. Юм л бол залхуураад юм л бол дургуцал юм л бол уур хэдэд төснө одоо уурлахаа болоод зөр нь бол нэг шал тогтун сайхан болсон. Тэгээд сургалт бол үнэхээр өгөөчтэй бас энэ ярилцлага бол үнэхээр бас хүний сэтгэл зүйд байгаа юмыг уудлаж гаргадаг үнэхээр тийм сайхан зүйл байна. Ийм байна гэж би бол бас бодоогүй. Зөндөө олон сургалтуудыг ингээл хараад ахаар ярьж илээдэг нэг үнэмшиг нэг л худлаа юм шиг байдаг ус. Одоо бол биеэрээ яваад үнэхээр үнэхээр гоё юм байна. Одоо тэгээ бас өшөөч би дахиад 5-ыг үрчинд 55-д орцсон явж байгаа. Тэгээ яг тэр бол нэг надад бол яг нэг удаа биелүүлэхэд өшөө илүү сайн болж хөгжөхөд хэрэгтэй юм гэж бодоод орсон. Үнэхээр гоё байгаа. Тэгээд нөгөө аавтайгаа ээж тэгээ уулзаад тэднэрт игтэй болоод ингээд хайрлаад би бол аав ээжтэй нэг их гомдоогүй юм шиг байгаа. Хайрлахад ер нь их тэгж яахтар яахгүй. Тэгээ өөр байсан юмнуудаа
янзлцахаар улам сэтгэл санаа өдөр болоод тэгээд одоо багштай их баярлж байна. Үнэхээр сайхан болдог.